дурсан санаад байхааргүй энэ ертөнцөөр аялсан хэдэн өдөр маань Африк даяар архиран явах заануудын таларх эргэцүүлэл байлаа. Нэгэнтээ өрсөлдөгч байсан заанууд одоо нэгэн сүрэг болон хамтдаа аялсаар тэдний гаргасан зөрөг зам зурайсаар зарим газарт энэ байдал багасч тэдний тэнцвэр өөрчлөгцөөр байгаа билээ. Эм заанууд хамгийн сайн өвс тэжээл устай газрыг олохдоо гаргуун ажээ. Гэвч тэдний төрөлт цөөрсөр байгаамаа. Хэдэн зуун миль зайтай газарт ус руу чиглэн тэд хурдлана. Энээс хойш 3 сар энэ их тугалнуудын хамт өөрөө улирлыг тесэж өнгөрүүлэх ёстой болно. Хэдийгээр тэд ус руу ухаан жолоогүй зүтгэн орж байгаач заан үргэлж орчин тойрноо мэдэрч байдаг амтан байна. Бусад сүрэг хаан байгааг тэд мэднэ. Ингээд хүнд хэцүү 6 сарын дараа тугалнууд ч бас энэ нүүдэлд дасан зогсох чадвартай болдог. Одоо тэдний бараа өнгийн биен нарны халууныг тэсэж өнгөрөөх нь туйлын хэцүү. Гэхдээ тэд энэ шатам халуунаас нуугдаж чаднаа. Ингээд тэд ядарсандаа газарт хэвтцгээлээ. Залуунч, өгшнөнч, унтах нь харин ховор. Тэдний хувьд энд л ертөнцөөс тусгаарлагдахад амар байдаг байна. Тэд заримдаа л удаан унтдаг байна. Тэдэнд унтаж амархад хэдхэн хормол хангалттай. Бүгд болсны дараа л сүргийн ахлагч эм заан сүргээ дагуулan сүүтрээс гардаг ажээ. Тэд үргэлж хамт явцгаана. Гэвч заримдаа алдаа гарнаа.
Ихэнхдээ тугалнууд үлдэж хоцорсныг анзааралгүй өнгөрдөг байна. Тиймээс сүргийн гишүүн бүрийг бүртгэдэг ажээ. Энэ нэр тугал сүргийн ахлагчид харагдаж сүрэгтэйг нийллээ. Дахиад л буцаад явлаа. Тэрнийг олох амархан байлаа. Тэдний энэ харилцааг үл харгалзвал заан бол тогтун амьтад. Шинээр төрсөн тугал хөгшний байр суурийг залган авна. Хэнч тэрнийг мэдэхгүй. Тэрний жинхэнэ гэр бүл нь ойг чиглэн ирж явна. Гэнт тэр өөрийгөө арслангуудын дунд орсон байгааг олж мэдлээ. Тэрнийг эргэж харахаас өмнө нэгэн арслан тэрэнд аль хэд инээ нутсан байна. Гэвч энэ удаад тэрэндээ гэмгүй туршлагагүй залуу арслангууд таарсан байлаа. Тэдэнд амтан барихад илүү туршлага хэрэгтэй ажээ. Арслангууд үргэлж сул дорой амтан руу дайрдаг байна. Гэхдээ энэ тугал ганцаараа явсан тул ийхүү дайрсан байна. Гэвч тэрний зузаан арсыг нэвтлэх тэдэнд амаргүй байсан байна. Гэвч удалгүй тугал ядарлаа. Арслангууд тэрнийг унгаж авлаа. Гэхдээ удалгүй арслангуудын туршлага дутсан бололтой тэд ч бас ядран тэрнийг сонирхохоо боллоо. Тугал хариу эсрэгүүцлээ. Ингээд арслангууд тэрэнд шинэ амьдралын уран зоригийг өглөө.